Үндэсний бичиг соёлын жил 2024. Дуутын хар чулууны бичээс. Төв аймгийн Дэлгэр хаан сумын нутагт орших Дуут хад хэмээн нэрлэдэг энэ байгалийн тогтоц бүхий хадан дээр бичсэн 17 дугаар зуун Монголын яруу найргийн сонгодог бүтээлийн нэг уг шүлгэн Долоонбадаг. Дуут хаданд бичгтээ цагаан дахиа жилийн намрын ихэнх сарын 21-нд хан гайханы цэцэрлэгийн хойд ууланд авлан хоёрт талтраа унаад өндөр дээр гарч байхдаа зүүн зүг харан сэтгэл нь маш уярч халуу тавгах хичээ санаж ийн өгүүлээд уйллаа хэмээсэн байдаг. Долоонбадаг уг шүлгийн утгын цөм хэсэгт нь цогтайжийн халуу тэгчээ дурсан шүлгэлсэн хэсэг. Цогтын хамгийн дотны эгч нь холын овогтноо бэрд гарan отоход угаас улс төрийн хувьд ганцаардалд орсон байсан цогт бүрч ганцаардан эгчийг ихэд өгүүлдэг байсан гэдэг. Цогтод тайж эгчээ өгүүлэн шүлэг зохиохдоо санаагаа шууд тоочсонгүй. Гүн ухааны асар нарийн гаргалгаа хийж яруу өгүүлсэн байдаг. 2023 онд ЮНЕСКОгийн дэлхийн дурсамж хөтөлбөрийн олон улсын баримт төдийн жагсаалтанд бүртгэгдсэн. Дуутын хар чулууны бичээс.